Medical Media Man үзүүлж байна. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe хатарх хавтгийг мартаарай. Бичлэгэндээ орцгоё. 2 дугаар анги маань эхлэхэд Царилга Юмэ сэтгэлээ илчилж байна. Манай дардаас нууцаар л харж байгаа. Мэдээж Юмэ ерөөсөө зөвшөөрөөгүй, хүнтэй үерхэх сонирхол байхгүй гэж явуулцдаг. Юу болохоор мань хүний нэрийг мэдчихийдэг. Тэснээ гинт уцаа өгч идэгээд өөрлөгөө залгаад энэ миний дугаар гэд өгчдیں۔ Тэснээ энэ талаар Юмэд битгийл иргэдэг. Оройн мань хүний гэр төрч гисэн Юмэ ямар кино үзэхэл гэж гисэн байж байгаа. Мань хүнд ингээд нэг шин нууц нэмэгдлээ гээл. Юмэ юуны талаар бодод байгаа гэхэд мань хүн нуужил таарна. Дараа мань хүн Юмэгээс чи тийм алдартай юм уу гэж асуудیں۔ Гой байх нь ч биш эсрэгээрээ харин ч ядаргаатай байх гэж мань хүн бодож байгаа байхгүй юу? Алдартай болохоор мэдээж хүн болгонд дотсонсхийг хүснэ. Өөрийнх нь сонирхохгүйгээ баахан хүмүүс байгаа ч тэр болгонтэй яйсын тааруулж харьцах ядаргаатай байх гэж хэлж байгаа байхгүй юу? Ганцаар байх хэцүү ч гэсэн хэрэггүй олон зүйл санаа зовхоос л дээр гэж байгаа. Тэгээ маргааш нь олж сургуульд ирнэ. 5 дахь өдөр болгон Юмэ найзуудтайгаа гардаг байсан шүү дээ. Мэдээж гарахгүй худлаа ирээд гэрээ ажилтайгээд дантаа тэгж худлаа ирж мань өдөө уулздаг байсан болохоор нөгөөдийн ч тэр ийм олон ажил гэж юу байсан гээл жоохон сэжиг төрүүлээд л байгаа байхгүй юу? За тэгээд мань хоёрын болцооны өдөр нь иржээ. Мань хүнч тэр нэг амар онцгой овц өмсөхгүй зүгээр л харалт бодуулах те хар өмцтэй надтай л адилхан гай байна л да. Тэгээд хоёулаа уулзаад мань залуугийн ордог газраар ордог. Нөгөөдгийнч тэр олон өнгийн хөөрхөн огттой зургнуудтай байна гээл. Мань хүнч тэр тийм болохоор дагууч орох дургүй исэн гэж хэлдэг. Дараа нь найзууд юм чинь хүндэтгэлтэй яриха болооч гээл. Зүгээр шууд нэрээр нь дуудаарай л гэж хэлж байгаа. За тэгэж маазарч явж байгаад нэг хоолнд орноо. Үзэг туртаа кино маныг яриад сэдв нийлээл ярьж исэн чинь хоёр нэг шулам шиг хүүхэн Юмэг ч нэг симпагийг хайцсан баяцсан гээл их цантай охин мохин гээ ярьж идий. Тэрийг сонсохгүйтэй мань Юмэ хайраа амаа ангаагаараа гэд хосууд болж байгаа юм шиг жүжиглдэг байхгүй юу? Тэгсэн ч гэсэн нөгөө хоёр чинь ямар түнсгэр нөхөртэй үерхт юм бэ гээл. Юмэ ч тэр гинт дуурлага босч ирэхдээ мань залуу юу гэж мэдэхгүй ээж гээл. За тэгээ баахан тоглоол гадуур нэлээд удаа явнаа. Мань хүнд ч тэр анхны удаагийг Юмэ 0 орчод ирээгээд явсан хойгоор нь мань хүнд чинь нэрээр нь дуудаад нөгөө шарвстай охин бол юу найзуудтайгаа бас гарчгсан таарч идий. Юмэ буцаад хүрээд ирэх юм бол баригдэн штий. Тийм болохоор залгачаад буцаа зүгээр бариа зогсчдөг. Зүхийн бариад араас нь явах гэтэл юу чинь бидэнтэй зүг явахгүй мó гээл. Олоолаа үйл хөгжилтэй штэ л гэж байгаа. Мань үнтэй бас дотсонсчгоод үзээд байгаа байхгүй юу? Тэгтээ мань хүн би тийм төрлийн хүн бишээ гээл. Би олны дунд байх дургу гэж хэлдэг. Хүний сонирхол өөр гээд уучлаарай гэчээд би өнөөдөр заавал найзтайгаа гарна гэдээ амлчихсан юм а гэж явцдаг. Дараа нь гэрлүүгөө их оруулчихноо. Саний явдал баярлаа л гэж байгаа. Юмэд болохоор мань хүн таалагдаад ижлэгэн сонирхолтойгод найзууд болох гэсэн штэ. Өөртөө найз болохын тулд найзуудтай худлаа ирээд номын санд мань хүний араас ирээд тэгээл яриа үзсэн тэр анхны эрэгтэй найз болохоор болгоомжтой хандсан дээр өгч утсан гэж байгаа. Бас уучлаарай гээл юу ч юм төөгдчлаа гээл. Юу гомдчихсан байхтаа гэж хэлтэл харин ч эсрэхээрээ мань хүнийг харин ч уурлуулчлаагаад маргааш нэрээд уучлалт гуйдаг. Ямар ч учиртайг нь мэдэхгүй нэг ямхандаа ууралсан л гэж бодож байгаа байхгүй юу? Үнэнч дээр зүгээрээ би уурлаа хөөж хэлдэг. Харин мэдээж ингэж ярьж байгаа хөөг хүмүүс нь мэдээж гайхаа харна штий. Сургууль яваад охин нь ингэ яриад байхыг харахангуудаа дараа нөгөөгөр үчин бүрэг цуг гэртээ харж байна. Гэсэн хараас нөгөө нэг улаан өстэй охин чинь дагж идэг. Мань гурав мэдэггүйтэй нэг төлөвлөгөө зөхөөгснөд шууд гүйчдий. Нөгөөдгийнч тэр араас нь нав цутаач чаам уу гээл. Нөгөө гурав чинь бүр гөрөв чат босгочжээ. Дараа хаана уулзах вэ гэдэг мань хүн гэрээ санал болгодог. Охиогт гэртээ дуудахад ичихгүй нүг гэж хэлтэл тэгсэн ч гэсэн гэртэн цуглдсан л байгаа юм л та. Юм олон мань хүн юугээс харилцаагаа нууж байгаа штэ. Дараа мань хүн юутэй анх яаж дугаараа солилцсон талаар яриад чамд хүн сэтгэлээ илчж байгааг нууцаар харсан гэж хэлдэг. Дээрс нөгөө чухал найз чинь хоёр нэлийн дотны болтой гэж хэлж яхад мэдээж нөгөө хоёр чинь хацар мацарнуулаагаал. Дараа юу мань хүнээс найзууд болж болох уу гэж асуудаг. 3 дахь анги мань эхлэхэд юу ч мань хүн дээр шууд хүрээд ирнэ. Мэдээж мань хүнтэй ингэж чөлөөтэй харьцаж байгааг харангуйтаа ангийнх нь мэдээж гайхах штэ. Зарим бараг мань хүнийг юу хүчилж өөртөө нь яриулж байгаа гэж бодож байгаа байхгүй юу бүр. Мэдээж ам дагуу баахан шүмжлэлд орж ирээл. Дараа нь Юмэ юуг уучлаарай гэж чат бичсэн байдаг. За тэгээд зурглаас солигдоход юм олон мань хүн өөр тийш явж байна. Түүндээ бас юу явж байна. Яасан гэс чинь юу мань хүн дээр хурж ирснээ шууд өдрийн хоолоо цуг идэхүү гэж хэлчихсэн юм байна. Нөгөө ойр хавтахаа хүүхдэн бүр хатаарч үг гээл. Юмэ орчноо мэдрэлтэй гэж хэлэхэд Юмэ ч гэсэн цуг хоолж болох уу гэж хэлж байгаа. За тэгээд мань хүн зөвшөөрөхөр болдог. За тэгээд бүгдээрээ хоолоо нийлүүлээд идсэн чинь мань хүний хоол Юмэгийн анхаарлыг татнаа. Өндгөө ямар гоё шарсан бэ гэж амсахад
Ямар гоё амттай юм бэ? Өөрөө хийсэн мө гэж байгаа. Мань хүн чинь бүр тоогооч байдаг за. Юм ч гэсэн идэнгүүтээ гайхаал. Амттай чадахгүй гэтэл мань хүн нэг амттан санал болгодог. Нөгөө юу чинь би эмхтэй талаараа тэнэс ч муу гэж юу гээл. Тэгэд мань хүн би 5-2-т нэг хийж өгөө гэж хэлж байгаа. Тэгс нөгөө юу чинь шууд босч ирэнгүүтээ нэрээ юу гээл. Юм бас цуг дагалж болох уу гэж хэлдэг. Болоо гээд нэг өдөр мань хүнийг гэр цуглах харуулж байгаа. Дараа нь юу явсны дараа юмээ шар үстэй юуг хөөргөн багац гэж хэлдэг. Хүүхдүүдийн яриагаар бол юмыг хоёрт юуг нэгт хөөрхөн гэж хэлдэг. Юмээ юу надаас ч хөөрхөн гэж хэлэхэд мань хүн амантаа миний хувьд бол чийл хөөрхөндөө гэж хэлж байгаа. Орон мань хүний гэрт хүрээд ирчээ. Мэдээж амласнараа санал болгосон амтнаа хийж өгдөг. Нөгөө ч хэдэнгүүд ямар гоё амттай юм бэ л гэж байгаа. Хидэж дуусныхаа дараа гуруулаа видео тоглоом тоглох оролдгоо. Тэгсэн яа ч юм шар үстэй бүр ганх удаага тоглож байгаа байж нөгөө ерөөсөн бүр амар сайн тоглож идэг за. Юу мань үнийг завтаа болоо гээд маргааш нь 5 дахь өдөр штэ. Тийм болохоор цугдаг гадуур гарах уу гэд мань үнээс асуухад энэ бол юмэтэй гарна гэд амлчихсан болохоор юм арай мань залууг завтаа гэж хэлнэ гэж боттол харин ч завуу гэд хэлчихдээ. Тэгээ сэтгэл нь хөдлөөд юмээ гэртнээ очингуудаа маргааш уулзъя гэж яваад өгдөг. Маргааш нь гэрт нь хүрээд ирчээ. Хойлоо цог хайрын тухай манга уншаал. Өөлж дуулаал. Тэгэл баахан мангаас олж уншаал. Мань хүнийг манга уншаад дууссан чинь юмээ тасраад өгсөн байдаг. Мань хүн ч гэсэн харж байгаад өөрөө бас тасраад өгнөө. Мэдээд жайлмжд одоо юу болсон байх нөө өөрийг нь нэрээр нь дууддаг хүн нь мэдээж ээж нь ардан зогсож идэг. Миний хөө энэ хин бэ гэж. Дараа нь шууд ээж нь Юмигийн ээжтэй нь ярьдаг. Харин би ч бас унтаад өгчээ гэж хоёулаа шивнээл. Тэгсэн ээжээс чинь зөвшөөрөл авчихсан өнөөдөр та манай тоноод явтаа гэж явдیں۔ Харин мань хүн болохоор нэг юмэрхүү. За мэдээж ээж нь энэ ч одоо юу болоод энэ залуу минь энэ ч ахуу хүчтэй мал юм ирдэг болоод бүр 2 сар өнгөржээ. Юмээ төрүүлж усанд орчоод ороод ирдэг. Орж ирэнгүүт нь зөрөөд гараа гэдэл жог юм ярьж суугаа суулгаж байгаа. Мань хүн би зочны хүрээнд унтлаа л гэж байгаа. Дараа нь юуд хизээ энэ харилцаагаа хэлэх үү гэж хэлж байгаа. Юм болохоор тохиромжтой цаг хугацаа хүртэл хүлээнэ л гэж байгаа. Тэгснээ юмээ ичингүүр нь сайхан амраараа гэж хэлээл. Дараа мань хүн эцэндээ сайхан амраараа гэж хэлэнгүүтээ шууд орлогоо шумбаад ороод өгдөг. Маргааш нь юмэгийн ээжэд уучлаарай гэж хэлэх гээд мань залуу ирчихсэн бэти. Тавтай морил юмэ гэснээ чи чинь нөгөө залуу юу те гэж сайн залуу бололтой шүү гээл. Тэснээ шүү чи юмэтэй хэдцээ танилцсан бэ гэж байгаа. Би асуугаад танд хамаагүйгээ хэлвэ гэдэг ингээл. Яг удаа юмэ эрэхтэй найз залуугаа авчирч байгаа гээд. Тийм болохоор ээж нь сонирхолтой байгаа л гоохгүй юу. Тэгээ мэдээж янз бүрийн юм яриад тахт нь юмэ уурлаад ээж амыг таглах эрхийг чамд өгж байна гэл. За дараа өдөр нь ангаар нэг урлан бүтээлийн тийм уралдаан болд юм шиг байгаа. Тэдний лидер гэх юм уу азаа үзэж сугалдаг. Мань хүн азуу ээж таарчдаг. Мэдээж тэгэл амны бай болоод энэ шиг бүтэхгүй юм гээл. Гэж ярьж байгааг сонссон юу? Та нар Макиг хүн дургуун мөн гэж байгаа. За энэ хүн надад амжилтлаг маань дуусж байна. Дараагийнхаа амжилтгуудыг илүү урдан үзэхөөсвөл лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийнхаа амжилтлагаар уулзтлаа. Түр баяртай.